За би шингэн будаа хийж гэн гадаа би алхаад ногоо зүлгээ услаад ороод ирэхэд миний өглөөний хоол бэлэн болцсон байна. Энэ шингэн будаанд би 10 хэдэн төрлийн будаа юуны улаан чавга тэгээ goji bear ингээ хийцэн байна. Тэгээ усаа жоохон илүү экстра хийсэн. Яагаад гэвэл би шингэн будаа хийж байгаа учраас. Тэгээ rice 2 дээр болгоно. Rice 2 яаж тавих вэ гэхээр температур дээрээ дараад доошоо сумаа rice 1, rice 2 гэд дарахаар ингээ rice 2 нь удаан болох одоо будаа гшагчийн юуны тохируулга. Тийм болохоор энэ дээр одоо нэг ойролцоогоор 25-аас 30 минутын дотор миний шингэн будаа бэлэн болно. Орж ирэхэд миний өглөөний хоол ингээ бэлэн болно гэсэн үг. За миний будаа ингээ болоод 150 градус дээр ингээ зогссон байна. Тэгэхээр ингээ халуунаа бариад байж гинэ гэсэн үг. За будаагаа харъя. Ийм гоё шингэн будаа болцсон байна. Орж ирээд шууд идэхэд бэлэн.